Од өндөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Аадар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг хөтлөгч Цэнгэл Баяр бидэнд бэлтгэн хүргэнэ. Дугаарын хамтран ажиллагчаар итгэл даах герман чанар Хиттек болон хүнсэн нэм эмн хүнс байвал цохилтой авираатай цахиур төмөр компани Himalaya брендинг Cisto нэм ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 долгионы од өндөр хажуугаар хүрч байна. За өдрийн мэнд Цэнгэлээ. Өдрийн мэндэ. За өнөөдөр нэг гайхалтай хүн болгоны хайртай нэг хотын тухай ярина. За одоогоос 43 жилийн өмнө буюу 1983 оны 1 өдөр шин Лондон хотын Эзэн хааны театрт болох алдарт Жюзеппе Вердигийн Багтнаадам үдирчлэг төрийн тоглолтын үзэхэр нэг алдарт иргэн очиж байгаа. За тэгээд өнөөдөр яригдах байгаа энэ эрхэм хүн бол уг нь бол өөрийнхөө шүтээнийг үзэх гэж энд очиж байгаа байхгүй юу? Дуурьт одоо тэгтлээ их дуртай ахна байна. Лучано Павритиг одоо хүндэлдэг, хайрладаг. Тэгээд үзэхэр очсон. За тэгсэн чинь 2 дугаар үзэгдэл эхлээл одоо Испани бүр алтан гурвалтай гэгддэг Монсеррат Кабале гараад ирсэн 2 дугаар үзэгдэл дээр. Тэгээд анх удаа тэр бүсгүйг харж байгаа байхгүй юу? Тэгээд бүр амсгаа даран сонссон. Тэгээд энээс хойш Павритигээ сонсохоо бүр мартаад өнөөх 2 дугаар үзэгдэл дээр гарч ирсэн бүсгүйн туг байнга сонсдог. Бүр орсон гарсан сонсдог. Ийм бүр дуртай болсон. Тэгээд удахгүй энэ од маань Испаний нэг телевизэд ярилцлага өгөхдөө бас хэлсэн байдаг. Монсеррат Кабале бол миний бүр хамгийн дуртай дуучин. Би энэ хүнтэй дуулна гэдэг бол миний бүр мөрөөдөл юм а гэж ярилцлага өгөхдөө ярьсан байдгаа. Тэгээд за энэ эрхэн бол хинбэ гэхээр одоо хүмүүс мэдж байгаа Queen хамтлагийн дуучин Фредди Меркьюри. За тэгээд энэ дуурь тайртай дуртай агнаас уран бүтээлд нэрхэн нөлөөлсөн тухайч бас яригдана. Тэгэхээр хүүхэд нас нь яг ямар байсан болоод энэ хүн одоо хэрн одоо амьд мэд бидний дунд ингэж хайрлагдж байгаа нь вэ гэдгийг хүүхэд наснаас нь эхлэе. Бага насндаа бол хөдөө аж ахуйг олсон хотчоогүй Занзибар хэмээх энэ арал дээр төрсэн юм байна. Тэгээ рок хөгжимд яагаад дурлсан энэ түүх нь их хөөрхөн. За зүүн Африкийн энэ Занзибар ч бол зүүн Африкийн нэг жижиг арал байгаа шүү дээ тий. Тэнд одоо Парс буюу Иран гаралтай залуу хосууд 1946 оны 9-р сарын 5-нд ууган хүүгээ үлгэдэж авсан. Тэгээ хүүдээ Фарох Булсара гэж нэр өгсөн байна. За Фарох нь Парс хэлээр бол юм азтай гэсэн утгатай үг юм билэ. Нэрэж одоо энэ нэртэйгээ одоо бүр нэршгэ гэдэг шиг байнга инээмсгэлдэг, бүр байнга инээж идэг. Тэгээ бүр тэр нэг зурагчин, тасгийнхын зурагчин бүр энэ Фарохын зургийг аваад тэгээ жоохон байхад наван гутлаа нэг юм зургийн тэмцээн рүү явуулсан байгаа. Тэгсэн чинь нөгөөдх нь тэрэндээ төрүүлээд тэгээ зурагчин бүр өөрийнхөө студийн гадаа ингээд зургийг тавьсан байдаг гэсэн. Тэгэхээр энэ одоо баг энэ алдартай хүний баг эхний амжилт нь байсан юм уу? Тэгээ ээж нь ч гэсэн хүүгийнхаа тухай дурсаж ярихдаа бүр байнга нэмсгэлдэг байсан. Би ерөөсөө хүүгээ нялх хүүхдтэй адилхан уйлаад байж ахын сандгүй. Дандаа л нэмсгэлдэг тийм хүү байсан. Тэгээд нялх байхасаа л жоохон том болсон үедээ ч гэсэн зураг авахлахыг дуртай хөвгтэйсэн гэж дурсаж ярьсан байдаг. За яг энэ үед чинь Занзибар ямар байсан бэ гэхээр Их Британий харьяанд байсан. За тэгээ Бяцхан Фарохын аав нь Английн мэдлийн нутгийн захиргаанд нэг тийм нэгтлэн бодогчийн ажил хийдэг байсан. Тэр үедээ бас дэжгүй. Тэгээ аав нь нэр хүндтэй мөнгө сайн олдог байсан тулдаа ер нь бол дутагдаж гачигдах юм байхгүй сайхан багнасаа өнгөрүүлсэн байгаа юм. За бараг л одоо хунтайч гэж хэлж болно тэгж өссөн. Хувийн жолоочтой, гэрээ үйлчлэгчтэй ингэж өссөн байгаа юм. Хайрлуулж өссөн. Айгу халуун дулаавар амьсгалтай гэр бүл байсан юм лээ. Тэгээ 6 настайдаа Фарох маань одоо Кашмира гэдэг хөөх эмэгтэйдүүдтэй болсон. За тэгээд ер нь дүүдээ маш их хайртай. Дүүгээ төрсэн цагаас хойш ер нь байнга халамжилдаг, хайрладаг, хаач явсан дагуулan явж идэг юм хөөхөн ах トゥ хоёр байгаа юм. Тэгээд 5 настайд нь аав ээж нас боловсролт нь их анхаардаг хүмүүс байж байгаа. Тэр англи герман нарын багшилдаг тийм уг нь бол тийм англи герман нар багшилдаг нутгийн сургуульд оруулсан байгаа. Герман нар юм. Герман нар багшилдаг. Тэгээ боловсролын чанарыг бодоод аав нь хүүгээ 8 нас хүртэл нь сургаад 2 жил сургангуутлаа энтхгийн нэг мужид байдаг Гэгийн Петрийн сургууль руу арай бүр илүү сайн сургууль руу явуулсан байгаа. Тэгээ манайхаар бол нэг юм сумын төвд байж байгаа л Эрдэнэт тархны сургууль руу явчихж байгаа юм шиг л болсон байгаа. Тэр нь бол ингээд тусдаа дотуур байртай, хоол ундтай, эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдаад байдаг тийм сургууль юм шиг байна. За энэ сургууль нь одоогоор дээр үедээ бол нөгөө Бомбей гэдэг байсан. Одоогийн Мумбай хотоос 100 орчим километрийн зайд байрладаг Их Британий боловсролын системтэй дотуур байртай бүр хүүхдүүд нь хоорондоо байнга англиар ярьдаг ийм сургууль байсан. Тэгээ ер нь англиар ярьдаг байснаас нь болоод манай Фарохын нэр Фредди болж өөрчлөгдсөн юм билээ. Тэр хүүхдүүд нь хоорондоо Фредди гэдээ дуудаад байсан юм шиг байна.
За хүүхэд насндаа бол бүр хичээлдээ маш сайн хүүхэд байсан. Тэгээд түүх, уран зураг, англи хэлнийхээ хичээлд сонирхолтой, урлаг спортын хувьд Фарах бүр маш их авьяастай. Бүр ингээ хоккей, боксер хичээлдэг, богино зайд гүйдэг, одоо хөнгөн атлетикаар хичээлдэг. Тэгээд бүр ширээний теннисний аврах хүртэл болж исэн байгаа юм. Тэгээд 12 настайдаа нэг юм өсвөр насны хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүд гээд ангилаад оруулцдаг. Тэнд нь юм оюуны янз бүрийн сорилтууд, спортын маш олон төрлөөр өрсөлддөг тийм тэмцээнд төрүүлсэн байгаа бүр. Тэгээ тэрэн дээр нь цомон дээр нь бүх шинжлэх ухаан, урлагт шинжлэх шилдэг гэж биччихсэн ийм хөрхэн цом аваад тэгээд ээж авдаа нэг юм захиа ичсэн. Энийг би уншиж өгье. За энийг одоо Фарах 12 настай байсан гэж одоо уншнаа. За. Хайртай ээж аав хоёр минь ээ. Та нарыгаа сайн байгаа, Кашмирагийн ханаа зүгээр болсон гэдэгт найдаж байна. Надад санаа зовлтгүй би зүгээр найзуудтайгаа гэр бүл шиг л сайхан байна. Гэгээн Петрийн сургуулийн багш нар их хатуу чанга сахилга батын дэх чухал байх юм аа. Би хөвгүүдийн олон төрөл тэмцээний шилдэг болж шагнал хүртсэнийг хэлэхэд таатай байна. Надад том цом гардуулсан. Бас миний зургийг авсан. Сэтгүүл тавих юм гисэн. Би өөрөөрөө маш их бахархаж байна. Та нар манч бахархах байх. Кашиг миний өмнөөс тэрээрээ дүүдээ бас та хоёртой хайртай шүү. Фарах нь. Юм хөөрхөн. Тэ нэг энэ цагтлаас нь харахад гэр бүлтэйгээ дотн ээж аавтай хайртай, дээрээс нь нийтэж сурлага, спорт бүх юмдаа тийм ижил тэнцүү сайн хөвгтөөс нь харагдаж байгаа юм. Тэг ер нь гоц хөвгт байсан юм байна. Юу ч хийж чаддаг, юу ч цаал сайтай. За тэгээд хүү ер нь бол зөвхөн амралтаараа маш богино хугацаагаар гэртээ ирдэг байсан. За хөгжим донцгой авьяастай гайхалтай сонсголтой болохын сургуулийн захирал нь анзаарчаад ээж аавд нь загтлагдсан байхгүй. Энэ хүүхд бол их онцгой авьяастай хүүхд байгаад байна гэд. Тэгээ ээж аав нь айгүй гоё дуулууртай хүлээж авсан. Тийм хөгжмийн багш хөлслөөд одоо ингээд Фредди төгөлдөр хуур тоглолцорч байгаа анх. Тэгээ эхэндээ тийм энтхгийн Лата Мангишкар гэж одоо тухайн үедээ л их алдартай байсан тэр дуучныг сонирхдаг байж байгаа. Сүүлдээ Элвис Преслиг сонсдог болоод ингээд рок н ролд маш дуртай болж байгаа юм. Тэгээ Фарах одоо нэг хөгжмийн зэмсэг тоглож сурч байгаа чинь дараагийнх нь нэг юм учруулцдаг. Ингээд одоо гитар тоглож сураад сургуулийнхаа нэг юм 5 найзтай нийлэн готлаа Hectics гэдэг нэг юм хамтлаг байгуулад тэгээ боломжтой бүх газар одоо мөнгө төгрөг авахгүй намаагүй ингээл дуудсан газар нь очиж тоглодог байсан. За тэгээд яг хөгжимд хитрхи цаг цаваа зориулаад дуртай болоод дурлаад ирсэн чи хичээлдэж ахын муудаад яг сургуулаа төгсөхдөө шалгалтантаа унаад тэгээд гэртээ ирдэг. Тэгэд ингээд нэр алдарт хүрэхээс өмнө одоо Фарах ямар байсан болоо гэж бодохоор яг одоо сургуулаа төгснөөс нь жилийн дараа гэхээр 17 тойд нь яг энэ амьдарчсэн бүс нутагт нь Африкийн намууд сонгуульд ялаад тэгээ нөгөө Британий захиргаанд харьцангуй доктортой байсан тэр бүс нутагч ингээд оронгороо иргээд айгу тийм самуураад эхэлсэн. Доктортой биш болоод ирсэн. Тэгээ ер нь энээс ч болоод юм уу эдний гэр бүл англи руу цаагаачилж явсан байна. За энэс хойш Фарахыг юу ачаа Фредди гэдэг дуу тавьч те хоёр нэр хойлоод яг. За тэгээ Фредди аав нь бол ерөөсөө эдийн засаг юм уу хуулиар сурсан дээрээ энэ нэлээрээ идэвхтэй гэжсэн боловч яг өөрийнхөө хүслээр нэг юм политехник сургуульд оронгуудлаа дүрслэх урлагийн хичээлд илүү сонирхолтой байна гэд энэ чиглэлээр сурсан. Тэгээ гэр бүл нь нэг өвгмийн саманаас олоод тэгээ цагаачилж байгаа хүмүүстэй ер нь бол мөнгөний гачигдaltaй байсан болохоор Фарах Фредди одоо Лондон хотын Хитрүү онгоцны буудалд савлагч одоо бид нар ингээд тээш зөөгөөд хүмүүс гэдэг чинь тэнд тээш зөөгчөр нэлээд ажилласан байгаа юм. За эхэндээ бол Фредди ерөөсөө уучраа олохгүй те амьдралд нэг тэм зүгчийг олохгүй яваад байсан. Тэгээ нөгөө энтхгийн сургуульд тахтаа бол маш загварлаг энтер гэж одоо загварлаг хүмүүсийн тоонд ордог байсан чи одоо яг энэ Англид Лондонд ирсэн чи юу вэ те айгу хөдөөний харагдаад эхэлсэн. Тэгээд тэр сурж исэн сургуульд нь бол нэг тийм өөр стилтэй хувцлахаараа гоё харагддаг байсан юм байна л да. Бариу хувц өмсдөг байсан бол энд арай илүү тийм чөлөөт джинсэн өмсдөг, футбол өмсдөг, үсээ оргуулдаг. Тийм залуучууд гоё харагдаад ирэнгуут л бас өөртөө анхаарад арай өөрөөр хувцалдаг болсон байгаа юм. За ингээ 20 нас хүрлээ. 1966 нөгөө политехникийн сургуулаа уран зургийн ангиа бүр маш сайн дүнтэй төгссөн. Тэгээ Лондонгийн Ealing хэмээх тийм алдартай дүрслэх урлагийн коллежид орж чадсан байгаа юм. Тэндээ уран зураг дизайн судлаад хөгжим балетаар хичээлсэн. Тэг амьдралынхаа энэ үед яг одоо нэг хүн 20 нас хүрэхээр нэг жоохон гэрийнхэнтэйгээ зөгцгөөгаал ирдэг штеп. Гэрийнхэнтэйгээ ойлголцгоо ялангуяа аавтайгаа ойлголцгоо болоод ирэнгутлаа найзуудтайгаа нийлээд байр түрээсэлж амьдарч эхэлж байгаа. Яг л одоо Монгол хүмүүсийн л замналаар явж байна гэдэг шиг. За тэг Фреддигийн шүтдэг хүмүүс нь бол дуучин Жими Хендрикс, балетчин Рудольф Нуреев байсан юм байна.
Тэгээ төгсөлтийн ажилдаа ч гэсэн нөгөө коллежо төгсөхдөө тэр Жими Хендриксийн уран бүтээлийг судлаад 23 наснда буюу 1969 он дүрслэх урлаг дизайны сургуулийнхаа дипломтой сургуулаа төгссөн. Дипломтой рок одын тухай ярьж байгаа. Тийм байна тий. Тэгээ энэ нь надад бас их нэрээ дипломтой гэж бодохоор нэг тийм хөөрхөн санагдаад байгаа юм. Угаасаа тийм сурах, тийм авьяастай, суралцах чадвартай тийм хүн байсан харагдаж байгаа. Тийм гоц хүмүүс ч юу ч хийсэн чаддаг штэ. Яг тэр л хүн байна л да. Чин спортоор хичээлээ, спорттой амжилт гаргачлаа. Хичээлдээ мундаг байсан байна. Хөгжим сураад тэрэндээ мундаг болчлоо. Тэгээ зураг зураад тэрэндээ бас ингэж авьяастай хэрч. Бүх юм дээр юм. Тийм. Онцгой байж. Зүгээр алийг хөгжүүлэх үү гэдэг нь Яг тийм. Сонирхол нь аль тийшээ хандах вэ л байж тийм ээ. Аха. За ингээд зураг зурж байгаа. Тэгээ хажуугаар нэг найзтайгаа нийлээд бас мөнгө хэрэгтэй учраас нэг жижиг дэлгүүр нээж ажиллуулж үзэж байгаа. Гэхдээ яг гол сонирхол нь бол нөгөө л хөгжим байсаар л байсан. Дотор нь ингээд дасаад л байсан. Тэгээ энэ чинь нэг өндрөөрөө нэг юм 177 см өндөртэй юм байна. Тэгээ юм хөөрхөн булчинлаг биетэй дуучны чадварын үед бүр ярих юм байхгүй 4 октав дуурдаг. За энэ хүнийг бол ерөөсөө ямар ч хамтлаг дуртай авахар байсан энэ үедээ. Тэгээ 4 октав дуурна гэдэг чи одоо бас маш ховор юм байна шүү дээ. Би одоо 4 октав дуурдаг хэн байна гэж бодсон чинь Кристина Ангулера 4 октав дуурд юм байна. Мерен Кири дуурд юм байна. Арена Грант дуурд юм байна. За 70 дондоо бол Принц Бейонсе. Одоо Бейонсе болохоор 80 маяад он болчихно тий. Энэ хүмүүс л байдаг юм байна. Бейонсе юу? Бейонсе ч сүүлч юу? 2000 оных гэж ярив. Тэгвэл энэ Принц гэдэг нь болохоор 70 он руу. Ингээд нэг ерөөсөө яг энэ Фредди Меркуригийн үед бол байгаагүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд за үнэхээр энэ хүнийг бол хин ч хамтлагтай авах байсан юм байна гэж бодсон чинь Ливерпулээс ирсэн нэг юм Ibex гэдэг хамтлаг байсан юм байна. Тэр үедээ нэг хамтлагууд нэг юм сони амтны нэртэй нэрлдэг байсан юм уу? Ibex, Turtle, Beatles энэ гэл нэг тийм Ibex гэж юм Янгер гэдэг хамтлагт анх ороод тэгээд гоцлол дуучин болсон чинь анхны тоглолт нь ерөөсөн амжилтгүй тэгэл тэр хамтлаг тарахаар болсон. За харин азгүй тоглолтын дээрээ одоо ингээд микрофоноо ингэж босгож тавьж байгаа зогсоод дуулдаг тийм л байсан юм байна. Тэгсэн чинь тэндээс олж авсан ганц гоё юм гэсэн чинь тоглолтын дундуур микрофон салаад унтсан. Тэгээ салаад унан гутал нэм дундуураа юм тал болцсон микрофоноо барьж тайзан дээгүүр явж дуулсан нь за ингээд тайзыг эзгэнж болох юм байна. Би өөрийнхөө байж болох юм байна гэдэг ойлголт анх эндээс аваа сүүлдээ бүр имиж нь болсон юм байна. За тэгээ дараа нь гашилсан сүүн далай гэдэг хамтлаг урьсан ч гэсэн бас удахгүй таарсан юм байна. Тэгээ Фредди хуучин нөгөө Ibex хамтлага балгас гэж нэрлээ дахиад сэргээгээд хамтлагаараа явъя гэж бодсон чинь нөгөө хамтлагийнх нь гишүүд бол яг тэгтлээ хөгжмөд дурлсан хүмүүс байгааг болохоор амьдралаа үүж яваад за ингээд хамтлаг ер нь бол бүтлгүүтж байгаа хэд удаа. За эцэст нь бол Фреддигийн хөрш гитарчин залуу. Тийм инээмсэглэл нэртэй хамтлагта Фреддиг дагуулад очсон. Манай хамтлагийг үзэхүүгээд чинь нөгөө айлаас ирэхээр Авдраа бодол гэдэг шиг Фредди энэ хамтлагийн гоцлол дуучин болоод энэ хамтлагаа Queen буюу одоо Хатан хаан гэж нэрлээд энэ хамтлагийн түүх эхэлж байгаа юм. За хамтран ажиллаж танилцуулж байна. За өнөөдрийн дугаарыг маань итгэл даах герман чанар Hitek брэнд ивэнтгэж байгаа. За чанартай тавилга хийлгэмээр байвал сайн тоноглолыг сонго. За германыг сонго. Тэр дундаа Hitek-ийг сонго гэж байгаа. За тавилга бол жил болгон сэлдэг зүйл биш. Амьдралдаа хэтгүү удаа гаргадаг том шийдвэрүүдийн нэг байдаг. За тэр үедээ чанартай тоноглолтой олон 10 жилийн насжилтайг сонгочих юм бол ирээдүйд өөртөө хийж байгаа хамгийн зөв хөрөнгө оруулалт болдог гинэ. За дэлхийд даяар танигдсан 135 гаруй жилийн түүхтэй тавилгын тоноглолын брэнд бол Hitek юм байна. За шургуулгын зам, хаалганы нугас, эвхэгддэг болон гүйдэг хаалганы систем гээд тавилгын хөдөлгөөнт шийдлийг за дуу чимээгүй удаан эдлэгээтэй ухаалаг системээр хийдэг юм байна. За тэгэхээр тавилгын эдгээр тоноглол нь баг хамгийн чухал эд хэсэг болж байгаа нь тавилгаатай. За Hitek-ийн бүтээгдэхүүнүүд энэ эд хэсгийг хамгийн чанартайгаар үйлдвэрлэдэг. Hitek-ийн эдгээр бүтээгдэхүүнүүд Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдж байгаа юм байна. За албан ёсны дистрибьютор нь Hitmon гэдэг компани байгаа. За Hitmon компанитай холбогдохыг хүсвэл 77 тэг 456 95 тэг 456 дугаар хуудасаар холбогдох боломжтой. Би нэг эдний шоурум дээр нь очиж үзсэн юм. За тэгсэн чинь надад бүр ингээд шийдлүүд нэг таалагдсан. За эдний үед одоо ганцхан нугас зарах юм юу вэ нэг үл тэр нугас байла. Тэгэхэд ингэж бид нар
будаа агшаагч ч юм уу маш их юм дээшгээ уур өгдөг юмнууд байдаг шүү дээ. Тэг ингээд цаана тавилган дээрээ байгаа дээшгээ уур өгöd байдаг. Наашлуулчих хэр хүнд ямиг өргөх болоод байдаг. Тэгсэн чинь тавцсан байгаа байхгүй. Нааш нь татаа так гэдэг ингээд төгжигдээд тэгээд будаа агшиж дуусны дараа буцаагаа түлхээ так гэдэг төгжиждэг. Тэр нугасыг одоо ашигтай нь тэрийг л борлуулахын төлөө тэгсний шийдлүүд нь хүнд юм гоё. Тэгэхээр нөгөө нэг юм даацын тавилганууд байгаад идэх чинь хандан суйрлуулдаг ормор. Энд нөгөө бид итгэтгүүл юм байна л да. За одоо бүхэл бүтэн юм чинь хоёр хүний орыг яаж агаарт магаарт гээд яг тэр даацын жижигхэн нугас байна. Тэрийг бас оруулж ирдэг. Гэх мэтэр амьдралыг айгүй хөнгөн болгох зөв одоо юм илүү үйлдэл хийхгүй шийдлүүдийг оруулж ирдэг юм билэ. Жишээлбэл одоо шүүгийнх нь хаалга бид нэр ингээд ингээл онгодог шүү дээ ингээд. Тэгэхээр ингээл нөгөө шүүгээгээ татахын тулд ингээд энд нэг юм ховил гаргаж ирнэ. Тэгэхээр ингээд бүр дэлгэгддгээр ч юм уу те. Ийм шийдлүүдийг эднийх оруулж ирээд байгаа юм билэ. Тийм үү. Тэгэхээр маш үнэтэй тавцсан аваад идэг. Тэгээд нөгөө нугас тэр гүйдэг зам тэр шүүгээний замын даац энэ ч айгүй чухал байгаа учраас манайхан үнэтэй тавилга авахаас өмнө хиткийн шоурум руу очиж бүр үзээд тэгээд тэднийхтэй одоо зөвлөлдөж жагаад шийдлүүдээ бас хараад авч болох юм билээ. Үнэгүй зөвлөгөө өгнө гэж хэлээ. Тийм үү те. Айгүй өрхөн. Тийм ээ би бас нэг очиж гэж бодлоо. Чи түрүүн яриадсан шүү дээ. Тэгэхээр яг энэ нугас ч юм уу одоо нэг дарахаар ингээ онгоддаг юм ч юм уу те. Энэ тоноглолч айгүй хэрэгтэй байдаг байхгүй. Ажиллахаа болчдөг, ядаргаа болоод байдаг байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд яж хаад манай тавилгач нь нөгөө хаалгагүй. Тэгээд нөгөөдгөө онгойлгох гэж бүр үүлээ үздэг байхгүй. Би чи цаашаа ингээ дараад идэг. Нөгөө нэг ингэдэг юм нэвтэрсэн. Яг үнэ. Тэгэж битгий хямдханаар аваачаал гэд зөвлөдөл яг хэдик бол үнэтэй. Гэхдээ бүр 40 50 жил те баталгаа өгье л. Тийм. Үн дагаж чанар гэдэг бол яг үнэн мөх байхгүй юу? Харин тийм. Нөгөө харамч хүн хитүүлнэ гэдэг үлээ. Хичнээн читүүлнэ. Нэр манайхан зөв шоурум руу яг шинээр тавилга хийлгэх гэж байгаа л очиод үзсэн дээр юм байлээ шүү. Тэр нөгөө галтгооны бүр ашиглагддггүй тэр буланд байдаг займаг зөв шүүгнээс нь ингээд татан гутал коноп дарангуутал ингээд ийм том юм гарч ирж бүх савс болгох юм надад харуулчаад буцаа түлхтэд ингээд орчин. Наач гоё юм те. За би заавал очиж үзнэ. Тийм шүү. За баярлалаа. За баярлалаа. Энэ хаяг нь хэлчихье. Хаан улд дүүргийн 3 дугаар хороо Design Central гэдэг төв байгаа юм байна. Эний 201 тоотт. За шоурум байгаа юм байна тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. За Queen хамтлаг одоо хамгийн анх яаж тоглолтоо хийж яасан бэ гэдгийг одоо ярих гэж байна. 1970 оны 6 дугаар сарын 12-нд Queen хамтлаг нэг хандвийн тоглолт дээр анх удаа тайзан дээр гарч ирсэн юм байна. За Фредди одоо бусад хамтлагуудаасаа ялгархын тулд тэд ийм хар цагаан өнгөтэй тайзны хувцас бүр сэтгэл гаргаж ингэж хийлгэж өмсөөд нүдээ ингэж одоо контурт нь гэх юм уу харандагаар будна гэх юм уу хараар будаад хумсаа хүртэл хараар будаад тэгээ тайзыг бол бүр эзэлсэн. Тэгээ тэндээс хойш одоо тэр тэднэрийн бүрдүүлсэн стил имиж те модонд ороод айгуу гой санагдаад хүмүүсийн харигдтаад ингээд ер нь хамтлагаараа шууд танигдаж эхэлсэн үе энэ байгаа юм. За энэ хамтлагийн тогтвортой гишүүд болох одоо гитарчин Brian May, бөмбөрчин Roger Taylor, за дээр нөгөө аргил гитарчин John Deacon нэмэгдэж байгаа. За ингэснээр Queen хамтлаг өөрийн дүр төрхөө олчиж байгаа маа. Одоо тэдгээр хүмүүсийг харахад бөмбөрчин болоод манай Фредди хоёр л ер нь тайзыг эзэгнсэн баг л та. Гитарчин бүр хайр штэ. Гэ манай хоёрч бас жоо даруухан даа байхгүй. Тэгээ нэг гитартайгаа энэ тэрүүгээр солиор яваад байхгүй. За мохоо гэлчихсэн. За тэгээд юун төрөнд Фреддигийн нөгөө нэг зургийн сургууль төгсөөд эсэх хэрэг гарсан. Энэ хамтлагийн логог Фредди зурсан. Тэгээ энийг зурхтаа болохоор Британий тэр сүлдэн дээр үндэслээд тэгээ хамтлагийн гишүүдийнхаа 6 ордны зургууд болох юм. 2 нь Арслангийн орд юм байна. Арслан 2-ыг оруулаад Мэлхийн ордны хавчийг зураад охины ордны тийм 2 охин тэнгэрэлчийг багтаагаад дээрээс нь одоо галчуу нэмж оруулсан. Энд чи бүр маш гоё зурсан байгаа. За яста суржээ гэмээр зурсан байгаа. Үнэхээр аяастан харагдана. Тэгээ бүр бас сонирхолж хэлэхэд ер нь хамгийн сонирхолтой нь Queen хамтлагийн бүгдээрээ дээд боловсралтай. Анхны рок хамтлаг, гитарч нь бүр физикийн доктор гэдэг шүү. Тийм үү. Бүр 30 жил докторийнхоо ажлыг эхэлсэн байж байгаад хамтлаг дуу муу гэж явж байгаад 30 жилийн дараа бичээл шууд хамгаалсан гэж байна. Тийм саксо. За Фредди 26 30 20 тийм айгу удаан хугацааны дараа юм шүү. Фредди 26 наснда буюу 1972 онд нэрээ Фредди Меркьюри болгож албан ёсоор өөрчилж ирсэн юм байна. Тэгээ Меркьюри зөвхөн гайхалтай дуучин хөгжимчин төдийгүй юр босын тийм жүжиглэх авьяастай байсныг бид одоо тайзыг яаж эзэлж байгаа ямар гоё характерны байгаагаас нь бас хардаг. Тэгээ тоглолтоо утгаар нь шоу болгож чаддаг байсан. Одоо өвөрмөц шууд танигдах үз хоолооноос нь гадна тэр галт цогн тэр сонин хөдөлгөөнүүд нь ингээд ер нь үзэгчтэй галзуур болдог байсан. Тийм. За Фреддигийн дуурт дуртай нь жинхэнэ рок урлагийн гайхамшиг болсон бүтээл төрөх үндэс улбаан гэж хэлж болж байна. 1975 онд
рок, баллад, дуур зэрэг хэд хэдэн жанрыг багтаасан юм Bohemian Rhapsody хэмээх туршилтын дуугаа гаргасан. Туршсан байх нь шүү дээ. Энэ одоо ийм олон ямиг зэрэг дуулж болж гинөө ч гэж бодсон юм уу? Маш урт болсон. Энэ дууны бичлэгийг хийхин тулд ерөөсөө хэдэн 3-7 хоног зарцуулагдсан. Дээрээс нь 3-7 хоног зарцуулагдаад дууссан ч дуу нь нийлээд 6 минут гарны урттай болсон. Тэгээ тэр үеийнхэн радио ерөөсөө авахгүйсэн гэж байгаа. Тийм урт дуу гэж яаж тавих юм гээд нэг үсрээл 5 минут байх хэрэгтэй байдаг тий. Тэгээд энэ дээр бас амар гой шинэ юмнууд туршиж үзсэн. Одоо нөгөө хөгжмөө тоглохдоо микрофоноос өндрөөс зүүж байгаа савлуулах. Тэгээ нөгөө нэг бөмбөрчин гитарчтай бүр байж боломгүй дээд өнгөөр дуулуулах зэрэгээр ингээд маш олон шин шийдлүүд байсан л да. Тэгээд яаж одоо радиод энэ дуугаа өгөх вэ гэдэг нь ихний асуудал болсон байгаа. Хэтэрхий урт дуу байна. Дээрээс нь одоо өрмөц шинэлэг байсан учраас энэ ч одоо үзэгчд ойлгохгүй гэдэг байдлаар татгалцаад байсан. Тэгсэн чинь нэг алдартай жүжигчин радиогийн хөтлөгч энэ дууг нь эхлээд ингээ хэсэгчлээ сонсъё гэж тавьчаад сонсоод одоо бүр дундаа орцсон уу, мартцсан уу бүтнээр нь тоглолцсон. Тэгээ ийм санаандгүй юм шиг байдлаар гайхамшиг бүтээсэн. Тэгээ энэ дуу цацагдсан цагаас ахуулаад ерөөсөө хүн амтлагийн хамгийн алдартай гэж болох одоо энэ дуу бүх хүмүүст хүрснээр бүр ингээд 9-7 хоног илүү тэргүүлсэн байдаг энэ жагсаалтыг. 9 хүн байна уу тий? 9 байна. Тэрнээс илүү байх хэвээр давганд гэж. Тийм байна. 9-7 хоногийн турш жагсаалтыг тэргүүлсэн. Тэгээ ерөөсөө шууд гарсан тариудаа энэ хамтлаг ингээд бүх хүний хайртай хамтлаг болж байгаа маа. Тэгээ сонирхолтой баримт байдаг шүү дээ. За. Саяхан Фредигийн хаанаас үлээ нэг ноорог болдод Bohemian Rhapsody-г ингээд бичсэн юу байхгүй ноорог. За. Тэн дээр нь Mongolian Rhapsody гэж эхлээд бичсэн байсан байхгүй. Тэгээ тэрийгэ дараад Bohemian болгоцсон юм билээ. Вау. Сайхан гарсан баримт. Би арзалгаад. Ямар хөрх юм. За тэгсэн чинь нөгөө энэ дуу нь өөрөө нөгөө ээжээ би хүн алчлаа гэж эхэлдэг болохоор ер нь нэвтрүүлгийнхаа нэрийг бас тэгж нэрлсэн. Хамгийн бүх хүний хайртай урам тэлэрнэ гэж бодод. За энэ дуу радиогоор явсан даруйдаа рок хөгжмийн шүтэн бишрэгчдийн дунд ерөөсө тесрэлт болсон 9-7 хоног жагсаалтыг тэргүүлсэн. Дээрээс нь одоо Bohemian Rhapsody дуу багтсан дуурийн нэг үдшг гэдэг цомог нь ерөөсө худалдаанд гарамгцсан шууд дууссан. За дээрээс нь клип нь бас их өрмөц байсан. Тухайн үед техникийн дэвшлүүдээ гайхалтай ашигласан маш олон төрлийн эффектүүд оруулсан. Энэ зүү зэрэглээч юм шигтэй маш гоё тийм шийдлүүд байсан нь бас онцгой байсан. За хожим нь Bohemian Rhapsody дуу мянганы шилдэг дуу болсон тийм ээ. Тэгээд дөөрийн нэг үж цомогт орсон өөр бас нэг гайхалтай хүмүүсийн сэтгэлийг татсан дуу байгаа л да. Энэ нь болохоор нөгөө Sweet Biscuit Mary Austin-да зориулсан Насны минь хайр гэдэг юм маш зүйл айлгуутай. Хамгийн дуртай дуу юм Queen Love of My Life гэдэг. Тий. Амар гоё дуу байсан. Тэгээд сүүлд нөгөө киног нь үзээд тэгсэн чинь ингээд кинон дээрээ өгүүлдэг байхгүй. Их нэртэйгээ хойлоо ингээд суудсан. Тэгээд зурагтаар өөрхөн тоглолт гараал. Чи миний дууг дагаж дуулж байгаа биз? Энэ хүмүүс чам зориулж дуулж байгаа ингээд. Тэрэн дээр л би яар задлаа авдаг. Өстой гоё дуу. Сайхан хайр байсан тий. Одоо энэ дээр бас одоо гайхмаар хайр бүр. За тэгээд энэ дуу багтсан энэ цомог бол ерөөс гарсан даруйдаа л дуусаад байсан. За одоо нэгэнт хайр ярьсных те хувийн амьдрал нь юу байсан бэ бас дуртахад сая яригдсан Mary Austin бол Фредигийн амьдралдаа учирсан 3 дахь бүсгүй байсан юм байлээ. Нөгөө нэг энтгэгт сурж байхдаа болохоор нэг гита гэдэг охин тайртай болоод гэсэн чим орцгой шүттэй гэдэг нөгөөдх нь их тоодгүй. Тэгээ уг нь ингээл гитар тоглоол тэгэл янз бүрийн авьяасаа үзүүлээд идэг нэг тоодгүй харин нөгөө гэрийнх нь болохоор үнэхээр ээлдэг болгосон цантай хөөхөн хүү гэд гэрийнх нь их хайртайс яг дунд сургуулаа төгсдлөө бол үерхсэн юм байлээ. За дараа нь болохоор нэг урлагийн коллежид сурахдаа Rhodes Pearson гэд бүсгүйтэй бас бүр амьдарч исэн. За дурсаж ярихдаа Фредитэй байхад үнэхээр сайхан байсан гэж дурсан ярьсан байдаг. Тэгэд Фреди бүр урлагийн яг нэг амжилтанд хүрэхийн өмнөх үедээ очирсан байгаа даа ш. Тэгэл маш их ажилтай ингээд гал цог асаад яваад байгаа мөртлөө бас найз бүсгүйтэй цаг зарцуулахын хувьд бол хизээч салгардуулдаггүй тийм романтик тийм залуу байсан байгаа юм. Тэгээд сүүлдээ бол уран бүтээлдээ чих анхаарсан дээрэс нэг юм өөр юмд анхаарат байгаа юм санагдаад Rose бол нэг тийм өөр хүнтэй болцсон байна гэж бодоод гэхдээ ерөөсөө шалгаж асуухгүйгээр асуудал үүсэхгүйгээр ингээд орхиод явцсан байлээ. За энэ ингээ хоёр дахь хайрд орлоо. Гэхдээ яг үнэндээ нэг өөр шалтгаан бол байсан. Энэ нэг насны хайр Mary Austin-тойгоо танилцаад байсан үе юм байлээ л дээ. Тэгээ 24 настай Фреди анх одоо Mary Austin-тай харилцаатай болонгуутлаа нэг гэрт ороод ээж аавда одоо миний сүйт бүсгүй гэж танилцуулсан. Хэдийгээр одоо хурмаа хийгээгүй ч гэсэн гэргийгээ болгох санал тавиад бяцхан тийм хаш чулуун бүгж хүртэл бэлгэлж ийсэн. За тэдний хамтын амьдрал бат бүх аз жаргалтай байсан. Тэгснээ одоо
1979 онд гинт салсан. За энэ дээр бол одоо хүмүүс те маш олон таамаг тавьдаг. Энэ хоёрыг бол Фредди эсвэл үргүү байсан юм байна те. Үргүү байсан болохоор энэ хайртай бүсгүйг ээж болох боломжийг олгоод холдсон юм байна ч гэдэг юм уу. Одоо нөгөө Фреддигийн өссөн орчныг харахаар халуун дулаан гэр бүлтэй хамаатан садныхаа хүүхдүүдтэй аягүй дуртай, дүүдээ хайртай байгаад байдаг. Хүүхдтэй болохгүй гэдэг шийдвэр гаргагүй юм байгаад байдаг. Тэгэхээр одоо үргүү байсан болооч гэж бас бодож болохоор ингэж яригддаг байсан. За тэгээд ер нь дараа нь Фредди Меркури олон хүнтэй нэр холбогдож хамт амьдарсан боловч одоо Мэриг ерөөсөө амьдралынхаа туршид хизээч ерөөсөө холдуулж байгаагүй. Бүр ингээ өөрийнхөө амьдардаг байшингийн хажууд байшин авч өгөөд хажууд амьдралдаг байсан. Тэгээд өөрийнхөө юугаар үлээ нарийн бичгийн дараагаар томилоод энэ хоёр бас ажил хэргийн хувьд ч гэсэн маш их холбоотой байсан. Тэгээ энэ салшгүй хайрынхаа тухай ч гэсэн өөрөө дурсаж ярихдаа бичгтээ ингэж ütсэн байдаг. Надад бүр дэлхийн бүх асуудал тулгарсан ч ямар ч асуудал тулгарсан Мэри байгаа болохоор би даван тулж чаддаг. Би тэрнтэй өдөр бүр уулздаг хэвээрээ байгаа. Бас тэрэнд өртөө адил ухаангүй дурлсан хэвээрээ л байгаа. Би тэрнийг сүүлчийн амьсгалаа хураатлаа хайрлах болно гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд бодохоор бас хайрыг бас нэг юм хайрцгэлж бодож болохгүй байна л гэж бодсон. За тэгээд хамтлаг гоцлол те одоо бүр оргилдоо нэр хүнд нь оргилдоо хүрсэн үе рүү норъё. Фредди Меркуригийн өөрийнх нь хэлсэн үгээр эхлэе гэж бодож байна. Оргил төрсний дараах цорын ганц зам бол доошо буух бөгөөд энэ хамгийн хэцүү зам гэж өөрөө бас хэлсэн байдаг. За ер нь хүн амтлаг үнэхээр алдар хүндээ оргилд хүрсэн. 1980-ад онд сони эвлэл мэдээний нүүртэй хүмүүсийн одоо ярианы сэдв энэ амтлагийн тухай ярьж энэ амтлагийн тухай хэвлэдэг ийм оргилдоо өрсөн үе ялаа. За тэгэд энэ байдлаас хамтлагийнхаа өөрсдөө жоохон залхсан уу яасан гадаад төрөх байдлаа бүгдээрээ нэг юм эрс өөрчилсөн. Фредди ч гэсэн нэг юм үсээ тариад богино хүүстэй болоод цагаан мак өмсдөг болоод нэг тийм арьсан хүрм өмсдөг нэг юм өөр шал өөр стилтэй болж эхэлсэн. Тэгээ араасаа гарч байгаа цомгууд ерөөсө зах зээлд гарах болгондоо дуусаал алдарч ирсэн ч гэсэн яг хамтлагийн хувьд бол уран бүтээл хийхээсээ илүү маргалдаад идэгүүлсэн байсан. Зөрчилдөөдгүй ингээл те нэг хамтлагуудын оргилдоо өрхөр нэг тийм үе байдаг шүү. Тийм бүгд бод болчихж байгаа юм чинь. Тэгээ бүгднгийнх нь л та юу үзэл бодол гэх юм уу. Тэр нь илүү тодорч гарна шүү дээ. Бүгдээрээ од юм чинь нэг байшинд багталцахгүй байхгүй. Яг тийм баг. Ийм шалтгаанаар ч юм уу 1983 онд хамтлаг нь хэсэг хугацаанд завсарлага авсан байна. За тэгвэл энэ хугацаанд бол Фредди зүгээр байгаагүй нөгөө Bad Guy гэсэн нэртэй бие даасан цомгоо гаргаж амжсан. Тэгээ энэ цомог нь олон нийтэд 1985 онд яг Фреддигийн 39 насны төрсөн өдрөөр гарсан. Тэгээ энэ цомог нь нөгөө өөрийнхөө амьдрах вэ гэдэг одоо дуугаараа энэ цомог нь илүү алдартай. Хоёлоо дараагийн хамтран ажиллаж ялч. За тэгье. За өнөөдрийн дугаарыг маань хүнсэн эмийн хүнс байвал зохиолтой Захиур төмөр компани ивент итгэж байна. За Захиур төмөр компани бол Himalaya брендийн албан ёсны дистрибьютор байгаа. За өнөөдөр хоёлаа Himalaya брендийн Zistone гэдэг имийг танилцуулна. За шээх үед хорсох, ойр орхон шээмээр санагдаад шээстэнд бүрэн гардгүй юм шиг мэдрэмж төрөөд байвал энэ шээсний замын халдвар буюу циститийн шинж тэмдэг байж болцсохгүй гинэ. За дэлхийд даяар жил бүр 404 сая орчим хүн шээсний замын халдвараар өвчлөлдөг гэсэн судалгаа байдаг юм. Маш их байгаа. Юу вэ? Тийм биш үү? Хөөе, эрэгтэй хүн цистит болдог. Тийм үү? Тийм. Тэгэхээр ерөөсөө нуруу өвдөж чинь гэж андуурч болохгүй. Тэр чинь цистит болж яваад байгаа юм уу те? Магадгүй харин. Зөвхөн эмэгтэй хүн цистит болдог биш юм билэ. Тэгэхээр нөгөө нуруу өвдөж чинь гэж бодох бөөр өвдгөл юм бол тэрийг маш сайн удаахгүй одоо ингээл шээчээл дахиж шээмэр энэ төр санагдаад байгаа энэ үедэд анзаарч авахгүй бол энэ ч нөгөө бөөрийн чулуу үүсэх. Шээсний замын өрөвсөл болох айгүй асуудалтай. Тийм байна. Бөөрийг гимтэх эрсдэлтэй гэж юусаа хайчих юм бол те. Бөөрийн чулуу бол амар гэдэг байгаа шүү дээ. Тийм гэсэн те. За Himalaya брендийн Zistone юм 100% ургамлын гаралтай юм байна. За бөөр шээсний замын халдварыг дарангуйлж дахилтаа сэргийлдэг гэж байна. За бөөрийн чулуу үүсэх эрсдлийг бууруулна. Удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй үр дүнд клиникээр батлагдсан ийм бүтээгдэхүүн юм байна. За гэхдээ им бол им тийм ээ. Одоо эдгээр ургамлын гаралтай ч гэсэн та харшилтай байвал яах вэ? Тийм. Гэх мэтчлэн тэр эмийн зааврыг сайн уншиж аваад хэрэглэх хэрэгтэй. За мөн эмч эмзүүчээс заавал асуугаарай гэж. Наа чи бүрнгийн чихэнд сонсогддог өгүүлбэр шүү дээ. Эмч эмзүүчээс асууж өгöd төлөө нэг тийм өгүүлбэр. Энэ чинь үнэн үг юм чи. Үнэн харин тийм тэгж дураараа хэрэглэдэг цаг өнгөрсөн. Тийм. Манайхан ч найзынхаа зөвснөөр хэрэглэдэг байсан. Дараа нь интернетээс асуугаад хэрэглэдэг болсон. Эн чинь буруу юм а гэдгийг одоо эхлээд байгаа шүү дээ. Яг үнэ. За ингээд Монголын бүх сүлжээ эмийн сонгуудаар
Цистон гэдэг юм маань худалдаалагдж байгаа юм байна. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 80 80 53 28 дугаар утсаар холбогдох боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд энэ нөгөө Бедка гэсэн цомгоо гаргасан энэ жил нь Этиопийн өлсгөлөнд нэрвсэн ард иргэдэд ийм туслах зорилготой урьд өмнө бүр хизээч болж байгаагүй маш өргөн цар хүрээтэй ийм лайв эд гэдэг ийм тоглолт болсон юм байна. Хандвийн тоглолт. За тэгээд тэрэнд бүр нөгөө Элтон Джон орж байгаа, Пол Мартини орж байгаа, Маккартни орж байгаа, Дэвид Бови орж байгаа, Стинг, U2 энэ хамтлагууд дуучид оролцож байгаа. За энэ тоглолтыг дэлхийд даяар шууд дамжуулаад үзэхэд 1.9 сая хүн шууд дамжуулаад үзчихсэн гэж байгаа байхгүй юу? За нэлийн хэсэг завсарлаад байсан хүн хамтлаг Wembley цэцэрлэг түрээлэнд цэнгэлдэх хүрээлэнд 75,000 үзэгчдийн өмнө одоо эргээд бүрэн бүрэлдэхүүнээр одоо нэг юм ингээд цогцолж байгаа юм. За энэ тоглолтын дээр бол хүн хамтлагийнхаа одоо бүгд авяас чадвараа тултлан гаргасан. Тэгээ ердөө 20 минутын дотор ихэнх дуунуудаа попур хэлбэрээр дуулаад үзэгчдийг байлдан дагуулсан, галзууруулсан ийм үдэш байсан. За тэгээд эргээд нийлсэн залуучууд яг энэ тоглолтоос хүчээ авсан уу яасан. Эннээс хойш одоо нөгөө Magic Tower гэдэг аялын тоглолтод гарсан байгаа юм. 1987 оны 3 дугаар сар. Одоо энэ чинь ингээд 92 онд нөгөө Барселона зуны олимп болох гээд байгаа шүү дээ. Тэгээ бэлтгэл ажил эд эхэлж исэн. Тэгээ нөгөө нэвтрүүлгийн ихэнх дурдчихсан 2 дугаар үзэгдэл дээр гарсан Монсеррат Кабале хотын хувь заяаг нийгмэсд өөрчлөх зорилготой одоо энэ том спортын арга хэмжээний хөгжмийн тоглолтыг зохион байгуулахад оролцож исэн юм бэл. Тэгэхээр олимп гэдэг чинь бол тэгээ эдийн засгийн хувьд ч гэсэн улс орны хувьд аюу ашигтай зүйл тийм. За тэгээд нэг удалгүй рок хөгжмийн номер 1 дуучин болох гэж байгаа тэр 4 жилийн өмнө магтан биширч исэн тэр би энэ хүнтэй дуулвал миний мөрөөдөл гэж ярьж исэн тэр мэдээж чихэнд нь хүрсэн байсан. Тэгээ менежер нь одоо маш их хүчин чармаалт гаргаад тэдний тэр хоёрын одоо уулзалтыг зохион байгуулсан байна. Тэгээд Меркури очсон байгаа. Тэгээд тэр зочид буудлынхын тансаг лоббид юм товлсон цагтаа Монсеррат Кабалег мөрөөдлийн одоо тэр шүтдэг дуучнаа хүлээгээд байж байгаа. Тэгээ яг судлахтаа дандаа уулзалтаас хоцордог. Маш одоо мундаг ийм дуучин байна. Тэгээ хоцордсон байна гэдэг нэг ийм юм байд юм байна гэд мэдсэн байсан байгаа байхгүй. Тэгээ очичоод угаасаа хоцрох байхаа гэ бүрэн одоо итгэлтэй хүлээж исэн байгаа. Яг цагтаа гарч ирсэн. Тэгэл тэр хоёр бие бинийгээ харсан цагаас ахуулаад тэр цагаас хойш маш хүндлэлтэй бүр хизээ язааны дотны хүмүүс уулзж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн гэж энэ хоёр хоёлоо бас дараа нь тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгээ ерөөсөө яг уулзсан даруйда шууд тэнд одоо байсан төгөлдөр хууран дээр очиж суугаал Фредди Меркури маань тэгээд энэ хоёр ярилцаал ингүүл яах вэ ийм дуу байвал яах вэ гэж жагаад одоо тэр Барселонад болох олимпийн нээлтийн дууг хамт зохиосон баг. Тэр өдрөө уулзсан өдрөө. Тэгээд давьяастай хүмүүс гэж нэр гоё юм аа. Тэгээд энэ хоёрын маань дараагийн уулзалт нь бас удаачгүй бас дахиад уулзалтсан. Энэ удаад харин нөгөө Фредигийн Лондон дах гэрт нь Монсеррат маань очиж байгаа юм. Тэгээд яг дөрвийн дуучдын үед бас дэглэмтэй байдаг бах. Ингээд эрт унтдаг, хоолойгоо амраадаг, яадаг гэдэг. За энэ хоёр бол бүр үүр цайтал унтаагүй. Тэгээ үүр цайж хат гэрээс нь гарч явсан гэж байгаа. Тэгээд нөгөө хөгжим яриа ориглуун дарсан дон тэ цаг хугацаа яаж өнгөрч байгааг мэдээгүй гэж дурсаж ирсэн байдаг. Эндээ тэр хоёр хоёулаа нийлж цомог гаргая гэдгээ. За тэгээд өөр бас уран бүтээлийн үед маш олон гой юмнуудыг хамтдаа ярилцсан байгаа юм. За энэ ч алтан гургалтай шүү дээ. Үүр цайхал гарсан гэж байгаа. Тэгээд эдгээр сарын дараа Монсеррат Кабале, Фредди Меркури нар Барселона дууга Ибица 92 телевизийн нэвтрүүлэгт анх дуулж исэн. Тэгээ дуучин бүсгүй Фреддиг хөтөлсөөр тайзнаа гарч ирэхэд энэ хоёр агуу дуучны хослол хичнээн төгс болохыг харж байгаа юм. Ирч хүчтэй рок концертын үзүүлбэрээрээ алдартай Меркури Монсерратад яаж уусч болж байгаа те рок дөр хоёр хоорондоо яаж бас ингэж хойлолтой живцэлдэж төгс төгөлдөр байж болдгийг энд харуулж байгаа юм. За тэгээд жилийн дараа буюу 1988 оны 10 дугаар сарын 8-нд Сүүлээс нөгөө Барселона олимпийн бамбарыг хүлээлгэх өгөх ёслолын үеэр тэд дахиад хамтдаа тайзан дээр гарсан. Тэгээ энэ ёслол зориулаад Монжук толгодын бэлд Барселоны шидэт усан ориглуурын дэргэд Ланит гэдэг одоо гайхалтай фестивалыг зохион байгуулсан энэ хоёр маань. За Фредди Меркури, Монсеррат Кабале нар жилийн өмнө гаргасан хамтарсан цомгийнхоо 3 дуугч энд дуулсан. Энэ бол одоо Меркуригийн хувьд тайзан дээр гарсан хамгийн сүүлчийн тоглолт нь байсан. За Барселона дуу 1992 оны олимпийн сүүлд дуугаар сонгогдсон байсан. Тэгээ Монсеррат, Фредди хоёр энэхүү гайхамшигтай дууг нээлтийн ёслол дээр дуулах ёстой байсан. За тэгтээ хувь тавилаа өөрөөр шийдэгдсэн. Яг 1986 он гэхэд ер нь Фредди Меркури дохтой гэсэн цуурхал хаас агуу тарж исэн. За яг эхэндээ бол нөгөө
хүний дархлаа өмслийн вирусын шинжилгээ өгсөн байна гэдэг мэдээлэл явж цацагтаад эхэлсэн. Тэгснэ тогтоом биш үгүй биш үү гэл ингээл яваадсан. Тэгээд 89 оноос эхлээд Меркурийн одоо гадаад төрхөнд нөхцөл гарал те тураал, эцэл, ядран харагдал ингээд эхэлсэн. За тэгсэн мөртлөө бүр амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл алдарт дуучин маань эрүүл мэндийн талаар бүх зурглыг үгүйсгэж надад тийм өвчин байхгүй л гэсэн. Тэгээ оншийн зөвхөн бүр маш ойр дотны хитгэн л хүн одоо тогтоо гэдгийг мэддэг байсан байгаа. Монсеррат Кабале бол тогтоог нь мэдчихсэн хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ хоёрын ямар дотн харилцаатай хүмүүс байсныг бас мэдэж болж байна те. Итгэдэг хүн байсан байгаа. За дуучин бүсгүй найзыгаа те хүндэлдэг уран бүтээлчийг найзыгаа дуудахгүй одоо өгөх юм байна гэдгийг мэдсэн мөртлөө юу ч хийж чадахгүй байгаа маш хэцүү байсан гэдгийг бас хэлдэг. За 1991 онд Монсеррат Лондонд бичлэгт орохоор ирэхдээ Лондонд ирж байгаа хамгийн түрүүнд Фредди Меркури бодогдно. Уулзъя гэж залгасан. Хамгийн сонин найз нь уулзахгүй гэж хэлсэн. Тэг яасан гэхээр нөө гадаад төрх бол бүр танихаа аргагүй болсон байсан. Өөрчлөгдсөн байсан. Ядрангатай маш их дурдсан байсан. Тэгсэн мөртлөө Фредди одоо үлдсэн цаг мөч болгоно хөгжмөдөө зориулж ирсэн. Тэг одоо нөгөө Деважинд үйлдвэрлэв. Сүүлчийн цомгоо. Цомгийнхаа ажил дээр байгаа. Тэгээ энэнийхээ одоо эхийн хайр гэдэг дуун дээр ажиллаж исэн. Гэхдээ одоо энэ алдарт дуучин маань энэ эхийн хайр гэсэн дууга дуусгаж чадаагүй. Дараа нь бол нөгөө Brian May гүйцээж энэ дууг дуулсан байт юм лээ. За тэгээд 11-р сарын 23-нд Фредди Меркури өөрийгөө би тогтоо гэдгийг нийтэд зарласан. Маргааш нь Лондон дахь гэртээ уушигны хатгалгаагаар нас орсон. За оршуулга хаалттай болсон. Зөвхөн гэр бүлийнх нь ойр дотны найзууд нь оролцсон. За Каталоны агуу дуурийн дуучин Монсеррат Кабале талигч болсон дотны найздаа зориулаад тусгайлан ягаан далавчтай хайрын тухай гэд айрыг бичүүлсэн байдаг. Тэгээ оршуулган дээр уламжлалт шашны зан үйл мэдээж хийж байгаа. Тэрийг дууссаны дараа тэрхүү айрын яйнд одоо Фредди Меркурийг чандралсан байдаг. Тэгээ Монсеррат Кабале Барселона дууг Фредди Меркури байхгүй бол би бол дуулахгүй гэж татгалзсан. Тэгээд одоо 92 оны тэр Барселоны Олимпийн нээлт болоход зөвхөн бичлэгийн тавьсан байдаг. Ер нь Олимпийн нээлтэд бичлэг тавьсан түүх баг байхгүй бах тий. Уран бүтээлч нь дан амьдарч дуулдаг. Тэрээр Фреддиг би хинээрч солих боломжгүй гэж мэдэгдээд тэгээ ер нь бол өөрөө нас бартлаа. Насан туршдаа энэ дууга тагч дуулаагүй байдаг. Хинээрч орлуулж болохгүй тий. Тий. Харин түүнхээр станаарэ классик болж үлдэх хүн байхгүй. Орчин цагийн одоо бид нар классик дуунууд гэж лагл мундаг дуунуудыг ярьдаг тий. Дээр үеийн тэр санаатаж юу гэдгийг тий сонгодог хөгжмүүдийг ярьдаг тий. Тэгвэл орчин цагт классик болж үлдэхтэй бол Bohemian Rhapsody юм уу? Фредди Меркури ч өөрөө домог болох юм. Болохын ч гэж угсаал домог л доо. Амьд байхдаа ч домог байсан. Гэтэ домгийн дээр нэг хүн байх хэрэгтэй шүү дээ. Тэр хүн Фредди Меркури байхгүй. Түүний авиасан ч тэр гадна төрхөнч тэр харизм юу гэдгийг те бүх юм шилдэг байсан. Тэгээ хэдий одоо ингээд жижиг хандлага нь өөрчлөгсөн тэр яг жинхэнэ эр хүн байсан байхгүй. Та нэг өөр болчдөг ш тийм байхгүй. Фредди Меркури бол жинхэнэ эр хүн байсан. Тэр Мэри Остинд хандсан хандлага те бүх юм боддог. Тэр хайр бол үнэхээр маш романтик хайр шүү дээ тэр. Тэгээ сүүл амьдралаар кино хийсэн л те. Bohemian Rhapsody гэдэг нэртэй. Яг гол дөрвөн жигчийн Оскар авсан. Дөрвөн ч Оскар авдаг байх шүү. Тэр нөгөө юуны хөгжмийн кино учраас хөгжмийн тал дээр маш их анхаарад. Тэгээд саунд эдитжүүлээ тэр ямар ч хөгжмөлөг тал дээр бол маш мундаг байсан кино. Зохиолын хувьд бол тийм сайн байгаагүй гэж би бол хэлмээр байна. Яг Фредди Меркуригийн кино учраас ямар ч зохиол байсан ч юм маш мундаг болсон кино байхгүй. Тийм шүү. Тийм Фредди Меркури байгаа тултаа өөрөө тийм юм чам. Тийм. Тэрнээс ч одоо эн чинь саунд эдит жүжиглэлтээс өөр шагнал аваагүй байхгүй Оскараас. Бүр шүү илүү бүр маш мундаг кино болж болох байсан. Гэтэ яг фэнүүд нь гэх юм уу бас хоёр хуваагдсан л байдаг л та. Зарим нь маш мундаг кино болсон байна. Үнэхээр би арзалаа гэж байгаа. Зарим нь жоохон тааруу болчлоо гэж байгаа. Яг нь лаг болсон учир нь Фредди Меркуритэй л байгаамаа л гэж би боддог. Тэгээд юу байлаа. Яг энэ чинь Англид эрцүү үеэс нь хойш гардаг байхгүй юу? Тэгээд яг өмнө тэр баг бах тамир эсний мэддэггүй гэж баярлалаа зингэлээ. За баярлалаа. Бас нөгөө мэддэг хүмүүс маань зөндөө гоё юм бичих байхаа. Яг чадан ядан гэдэг шиг. Надаас айгуу гоё л киногийн үзэхэр ч гэсэн тгий санагд юм аа.
бүр ингээд тэр хүний тэр гал цогийг хүн дахиж давтаж хийх боломжгүй юм шиг санагдаад идэг бүр. Харин тийм. Гэхдээ тэр хин Рами Малек Рами Малек. Тэр үнэхээр мундаг тоглосон. Гэхдээ Фредиг бол ягаад ч гүцэхгүй шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За АДР-ийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар инхүү өндөрлөж байна. Дугаарыг маань ихтгэл таах герман чанар Hittech болон хүнсэн нэм эмн хүнс байвал цохилтой захиур төмөр компани та оруулж ирж байгаа Ziston брэнд. Ziston эм ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 170-аас дэлгэний од өндөр радиогоор хүрсэн. За маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтах дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.